Тэгэхээр зэрэг нөгөө татвар гэдэг нь өөрөө юу вэ нөхөр зэрэг ямар нэгэн хариу төлбөргүйгээр улсын төсөвт одоо төвлөрүүлж байгаа мөнгө хөрөнгийг л татвар гэж ойлгож байгаа. Тэгэхээр зэрэг Монгол улсад өнөөдөр бол татварын ерөнхий хууль заасны дагуу 13 төрлийн татвар байна. 14 төрлийн төлбөр байна. 3 төрлийн хураамж байгаа юм. Ер нь бол за ингээд одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсад одоо үйл ажиллагаа явуулаад орлого орж байгаа иргэн аж ахуйн нэгж татвар төлөгчд маань бол эдгээр татварын харилцаанд ороод явж идэг гэсэн үг юм бол. Тэгэхээр зэрэг энэ 13 төрлийн татварын хувьд бол зарим нь орлогод суйрлаад орлого олж байгаа иргэн аж ахуйн нэгжийн олсон орлогод нь одоо үндэслээд авдаг татварууд байж гин. За зарим төрлийн татварууд бол тухайн одоо иргэн аж ахуйн нэгжийн өмчилж байгаа хөрөнгөд нь ногдуулаад авдаг одоо татварууд байж гин. Малын тоо толгойн албан татварч гэдэг юм уу? Үйл хөдлөх үед хөрөнгөний албан татвар, авт тээврөөрөө явууч хэрэгслийн татвар, бууны татварч гэдэг юм уу тийм ээ? Гэтэл зарим төрлийн татварууд бол хэрэглээнд ногдуулдаг татварууд байж байгаа. Одоо нөгөө тухайн одоо бараа ажил үйлчлэгийг хэрэгжилж байгаа эцсийн хэрэглэгч нь одоо төлжиж идэг татварууд. Тухайлах юм бол одоо нөөтийн татвар, онцгой албан татвар, нийслэлтийн албан татвар, авто бензин дизель түлшний албан татвар, гайлын татварч гэдэг юм уу те гэх мэтлэнгийн